SBN телевизийн продюсераар одоо ингээд ахаад яваад байгаа шүү дээ. Орсноос хойш продюсераар ажиллаж илаа. За миний дор ч бас ингээд нэвтрүүлгийн албанд харьяалагддаг 5 6 редакторууд байсан. За зурлаачийн баг бүрэлдэхүүн байсан 10-аад зурлаачтай байлуу. За тэгээд одоо нөгөө тайз, гэрэл чимэг, инженер, техник гэдэг одоо бүгд ингээд нийлсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй энэ контентын багийг бол бас ахалж энэ жил ажилласан. За таны Бодож дуусна гэж. бодож тань бас нэлээд хугацаа өгч 23 дорсомжтой нэвтрүүлгүүд үзэндөө явжсэн нэвтрүүлгүүд бүгд л дорсомжтой байгаа. 16 онд Япон явж байхад Мисс Монголиа гарч тий. Мисс Монголигийн тэр үе одоо яг Монголын үндэсний ялагч нь сайхан тамир. Чи 19 он, 17 жил он баха. 16. Гамбаа Японд байсан. тийм би нэг 3 жил Японд байсан. Тэгэхэд эдгээр нэг хэдүүлээ ирсэн юм аа, нэг хэдүүлнүүд Монголоос нэг амар тийм нэг утаа үнэрсэн юм ирсэн. Японд чи юу болсон юм бэ? Мисс Монголиа холбоо SBN телевиз хамтран үзүүлж байна. Нэг бас нэг сонгон шалгаруулсан Мисс юм уу? Монголигийн Финал 15 оны нөгөө үндэсний ялагч Японд очиж нөгөө нэг сар байрлаад энэ чинь одоо 60 эд орны мисс байрлаж байгаа шүү дээ. Нэг сар байрлаад нэг сарын хугацаанд нөгөө миссүүдийг өдөр болгоо одоо сайн үйлсэн юу гэдэг юм болгонд ингээ оролцуулаад тэг яг сүүлийн өдөр нь юу яадаг нөгөө ялагчаа финалаа болдог. Тэгээд тэн дээр яг нөгөө ялагчаа шалгаруулж байгаа. Тэр нөгөө явц сүүлийн 10 хоногт нь бид нэр очиж яг нөгөө сар байрлаж байгаа шүү дээ тэр хүмүүс чинь миссүүд чинь. Тэрний яг сүүлийн 10 хоногт нь бид нэр очиод тэндээсээ нөгөө нэвтрүүлэг одоо үргэлжлүүлээд одоо энд Монголд яваад дууссан тэнд Японд нөгөө тэмцээнд оролцож байгаа явцын үйл явцын одоо нэвтрүүлэг контентийг хийх гэж нөгөө редактор их чаргал тийм их чаргал бит хоёр яг нөгөө одоо заяах явжсэн шүү дээ бас заяах бид гурав яг нөгөө контентийнхаа одоо нэвтрүүлэг чиглэлийнх юм хариуцж явжсэн. Бүгдээрэн Солонгос улсын Инчан онгоцны бодлоор Брюссель ирсэн байна. Бас нэг гоё нөгөө нэвтрүүлэг маань бол одоо нөгөө медальт хүрэх зам гэдэг те нөгөө Солонгос улсад ус өрийн волейболчдтайгаа хамт явж ажилласан. Одоо ерөнхий зураглаач нь баярах ажиллаж редакторын нэжсэн. Тэр нэвтрүүлэг бас их гоё тийм дурсамжтай. Тэгээд телевизтэй ажиллаад анх удаагаас нөгөө хилийн дээс алхсан нэвтрүүлэг тийм тамилтаар явсан. Тийм тамилт авч хийсэн. Тэгээд яг тэр нэвтрүүлгээс ингээл аваад үзэхэд телевизэд ажиллах, тэг хэл мэдээллийн байгууллагад ажиллахын жаргал нь бол тэр гэдэг те маш олон сайхан хүмүүстэй танилцдаг, олон сайхан газруудаар аялангаа дурсамжаа бүтээж ажиллаа хийгээд явдаг гэдэг ингээд бодоход бол маш олон сайхан нэвтрүүлгүүд байна. Хөдлөөд 3 цагийн нислэгийн дараа бүгдээрэн Солонгос улсын Инчан онгоцны бодлоор Брюссель ирсэн байна. За буугаад маш юм халуун урамсгал болоод биднийг өгцөн. Тэгээд Монгол орнтой харьцуулсан болоод том таваад ирч явж чаддаг бол тээ. Та шиг. Тэгэл ард нөгөө дүрсээ аваад үлдэн тэгэл дүрсэн эсвэл ирэхээр нь тэрнтэй ингээл тийм монтажлаад ч юм уу эвлүүлээд үлддэг. Төсөл ярихаас илүү надад нөгөө сурч авсан зүйл их байдаг болохоор тэрэндээ их одоо ингэж одоо дурсаж явдаг л да. Одоо тэр юм дээр алдаа гарсан бол дараа нь засчих тийм боломжтой. Телевиз ч бас нэг зас шууд биш болохоор шууд биш бол бас эвлүүлэхтэй үед бол засаж штэ. Тэгээд зөндөө их зүйл сурсан, та хэлж байгаагаар бас олон танилтай болсон. Монгол гэсэн эрхэм нэрийг татлан бичвэ. За SBN телевиз бол бас олон телевизтэй хамтарч наадам дээр оролцдог. Хэдий ч бид наадмаар тусдаа өөрсдийн гэсэн контентыг гаргахыг илүүд үздэг. За энэ контентын маань нэг бол өвтөөсөн шуудан гэж контент байсан. За энэ бол надад бол нэлээд одоо ингээд бодоход их гоё тусдаг. Бид өв уламжлалаа хадгалах ёстой. Залуу хүмүүстээ бас үнэхээр энэ Монгол ёс заншил ахуй чи юм байдаг шүү гэдгийг үндснийхээ эдэм баяр наадмаар л харуулна гэдэг ийм зорилготой байсан. Ер нь бол мис заслын ширээний ард бид нар яг олон асуудлыг шийдэж чадахгүй тий. Тэгээд хамгийн чухал зүйл бол ингээд та нарын хийдэг ажил шүү. Хүмүүс нийгмийн эрүүл мэндийн боловсрал олгоно гэдэг их чухал. Тэгээ чи хамгийн чухал ажлаа чи хийж байгаа шүү гэ надад тэгчилсэн. Тэгэл тэр үг надад би яг өөрийнхөө мэрэгчлэр дамжуулаад хүнд хэрэгтэй байх юм боломжтой юм байна. Би ингээд бас хүнд хэрэгтэй байж чадах юм байна гэдэг ийм мэдрэмжийг өгөөл 18 оны
Би ч бараг тэгэхэд чинь 6 сар гаруй ажилласаа чөлөө авсан. Тэгээд 18 оны 9 сард ажилдаа орж ирээл тэгэл яг ихэмч гэ нэвтрүүлэг ихэмчийн төсөл яг тэгээ миний яг эрүүл мэндийн сэтгүүлч болох яг энэ гараа бараг аль биесээр яг тэнд эхэлсэн юм уу. Тэгэл яг ийм нэвтрүүлэг хийгээл зохиолоо гаргаал, юмаа гаргаал. Тухайн үед манай продюсер Ариундлаа гээд ах байсан. Ларука ахтайгаа яриад, баг хамт олонтойгоо яриад. За тэгэл яг ихэмч нэвтрүүлэг маань эхэлсэн. Аливаа улс орны хөгжил дэвшлийн үндсэн хэмжүүр нь хүний хөгжлийн түвшин байдаг. Хүний хөгжлийн түвшин бид юуны өмнө иргэдийнх нь эрүүл мэндийн Үзэлт эхлээд айгүй бага байсан юм аа. Тэгээ тэрэн дээрээ жоохон ингээд нэг юм яагаад хүмүүс нэх үзэхгүй байна, ийм байна, тийм байна гэж хооронд айгүйх ярьдаг. Нөгөө хайрын үуч маань нэг дугаар хийгээл маргааш нь хитэн хамгийн багадаа 200-300 мянга үзэл тэл дээшээ явчихдаг гэсэн. Тэгээ тэр нөгөө хүмүүст бас тийм гэр бүлийн нандин дурсамж чухал байдаг болохоор тэгсэн үү. Тэгэнгүүт нэг жижиг тасалсан эсгүүдийн битүү энэ тентгийн пэйжүүд шууд манай нэвтрүүлгийг харангуутал шууд копидал манай нэвтрүүлгээс илүү хөдөлттэй болоод ингээл яваад өгдөг. Тэгэл би тэр бүхэн тэндээ өөрсдөө бас юмаа тасалж чадсангүй. За гэхдээ яг уу ингээл манай нэвтрүүлэг гэдгийг мэдж байгаа юм чинь ингээл ингээд яваад байдаг нөгөө ихэмч нэвтрүүлэг маань явдгвэ. Нэг лайваар нэг 5-6 хуу үзхий. За максимумдаа нэг 30-40 үзхий. Тэгээд нэвтрүүлгээ яаж үзэлтэй болох вэ гэдээ явж исэн чинь ковид гараад одоо азар ковид гарах гэж байна те. Ковид гараад тэгэл яг манай нэвтрүүлгээ яг утга учир хэрэгцээ айгүйх гарч ирсэн. Тэгэл тухайн үед бид чинь ковидын талаарх те эрүүл мэндийн талаарх яг мэрэгжлийнхэн эмчнэрийг урьж оролцоолаад цаг адилгүй мэдээлэл өргээл тэгэл доошоо манай нөгөө нэг телевизийн утас руу нөгөө ковидтай холбоотой, цар тахалтай холбоотой мэдээллүүдийг айгүй хэрэгэд залгаж асуудаг. Хөл хорой ийм тийм одоо шинжилгээ хаанаас авах уу, тэх авах уу, тэндээс авах уу гэл. Тэгэл бид эд чинь бүр бараг доор нэг юм одоо эрүүл мэндийн яамны лавлах шиг л мэдээлэл өгөөл та тэндээс авлаарай нэтэрэ гэл тийм хэмжээд ингээд ажилласан. Тэгээд ихэмч нэвтрүүлэг маань одоо бас 4-5 жил ингэж маш амжилттай үргэлжилсэн. Тэгэлс эрүүл мэндийн салбарын одоо бүхий л чиглэл дээр нийтлэл нэвтрүүлгээ хийсэн, багаар нь урьж оролцуулсан. Сүүлдээ бид нэр чи ихэмч хилцүүлэг гээд эрүүл мэндийн салбарт юм хилцүүлэг бас хийж исэн. Ер нь юм сонирхолтой гоё тийм шинэлэг нэвтрүүлгүүдийг айгүйх санаачилж хийж ирсэн нэгэн логог үзлээ. Тэгээд дээрэс нь одоо нөгөө манай SBN телевиз тэгээ Наран группийн Наран групп ч айгүй олон төрлийн брэндүүд оруулж ирдэг. Тэгэхээр энэ брэндүүдийн лого таних тэмдгийн хүмүүсээс ер нь хэр сайн мэддэг юм болоо гэдгээс ерөөхдөө энэ гоё нэвтрүүлэг маань хэлсэн. Тэгээ үзэгчтэй холбогдоод үзэгчтэй амьдаар ярих нь их гоё гэдэг гэсэн тийм. Тэгээ зарим нөгөө логогоо би бас өөрөө мэдгүй. Нөгөө зарим нөгөө манайд нариулагч гамбах байгаа шүү дээ. Гамбах ингээд бэлтждэг. Тэгэл тэнгууд ингээд нөгөө танихгүй лого ороод ирнэ. Өө яг шууд эфир дээр чи би ингээд өөрөө хараал байдаг. Тэгэл нөгөө нэг яг команд руугаа нэг тийм команд руугаа нэг ингэн. Тэгэл тэнгууд ингээд гамбах надад ингээд наадах чинь тэр шүүгээ хэлдэг. Уг нь бол яг нөгөө заримдаас нэг амжихгүй тохиолдлууд бас байна л да. Баярын нэвтрүүлгүүдийн өмнө зураг авалтайж байгаа орой шуудад орох гинт юм тохиолдлууд байна. Тэр үед чинь бэлдэж бас амжихгүй тий шуудад орно. Уг нь логоныхаа талаар мэдээлэл өгөөл таалгах хэрэгтэй. Нэг ганц 2 дугаар дээр бол яхаа аргагүй огт мэдээлэлгүй орчих тохиолдлоос үнэхээр байна. За тэгэл тэр үед ингээл дэлгэц рүү гарч байгаа нэг камер руу гарч байгаа л ингэнгүүт гамбах надад командэр хэлж наа чин тэр шүү гээл. Тэгээ өөрөө мэдтiin юм шиг айгүй гоё нэг логогоо таалгана тий. Тэр бол хамгийн тийм гоё бас лого квиз бас их сонирхолтой. Дээрээс нь үзэгчдийг татдаг. За тэгээ оройн цаг нь лайв явдаг гэсэн болохоор үзэгчд орно сэтгэлдлэр хүртэл хоорондоо маргаад үгүй тэр штэ энэ штэ гэл те. Зарим нь нөгөө Википедиагаар хайж үзээл тэгээл. Би ч одоо нэг хэсэг нөгөө логоны Википедиа гэдэг нэртэй болоод уг нь өөрөө мэдэхгүй. Википедиа нь манай найруулагч байгаа даа шүү дээ уг нь. Би ч бас нэг ороод бас мейкапын нэг бас нэг шоу нэг 8 дугаартай л үү тийм нэг шоу хийж ирсэн. Тэгэхээр одоо хүнд гоо сайхан нэг мэдрэмж өгөх тэр талын нэвтрүүлгүүд хүнд бас одоо мэдлэг өгөх тийм нэвтрүүлгүүд бас хүнийг ингээд чөлөө цагийн entertainment байх үүднээс ордог одоо өшөө зөндөө бол нэвтрүүлгүүд байна те. Тэдгээрийг одоо бүгдийг хийсэн байна. Монголын өглөө гэдэг одоо нэвтрүүлэг бас нэлээд бас тасралтгүй нэлээд олон жил явсан шүү дээ тий. Тэр үуч чинь одоо өглөөг ингээл хагас бүтэн сайн өглөө хүн сэрэл телевизээ асаахтал ингээ гарч идэг тий. Тэр формат дээр бол Монголын телевизэдэд бас
байхгүй байсан формат баг шүү. Тий, одоо тэр Монголын өглөө чинь баг үргэлжлээд одоо амралтын өдрийн хөтөлбөр гэж жишээ нь явж байна. Тийм тэгээд манай редактор номын байхтайч номерд маань байхтайч гэсэндээ тэр өглөө хөтөлбөрийг яг амралтын өдрийн хөтөлбөр гэдэг анхны форматыг яг бий болгоод амралтын өдөр маш гоё юм сонирхолтой. Тэгээд хүмүүсийн яг нэг өглөө босоод юу үзхийг хүсдэг яг тэр алгоныг бас багтаасан нэвтрүүлэг хийдэг байсан. Сайн байцгаана үзэгчдээ. Түүхэн хэлгээ нэвтрүүлгийг эхлэж байна. SBN телевизээр явдаг түүхэн бас нэг онцгой төсөл байдаг. Тэр нь нөгөө Монгол улсын төрийн сойрхолд түүхч Үлзийбаатар ах, за Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Бадам Самбаа ах хоёрын маань одоо хөтлж явуулдаг байсан түүхэн хэлгээ гэх нэвтрүүлэг. Тэгээ энэ нэвтрүүлэг маань нийт 3 жилийн хугацаанд үргэлжилсэн. Би тэгэхэд одоо монголчуудын хусаа гарвал гэдэг сэдвээс эхлээд одоо Батмагт аяаны үеийг хүртэл нийт бид чинь 120 гаруй цуврал ийм дугаарыг хийсэн. Тэгээд одоо бас үргэлжлүүл их гоё төсөл гэж боддог. Тэгээ энэ дундаа зөвхөн түүх яриаггүй те өв уламжлал, ёс заншил, те монголчуудын ахуй соёл гэд яг ийм зорилттой хүмүүстэй ийм хүрэгжсэн. Тэгээд дараа нь ингээд бүр намайг яг редактораар нь байхад ингээд үлзий хайраал одоо улсын хурлын зарим гишүүд, томоохон одоо судлаач нар хүртэл ингээд ах нь хаард дээр ингээд өгөө явуулчаа. Ахтай энэ нэвтрүүлгээ бүтнээр нь хуулаад өгөөч. Их гоё нэвтрүүлэг байна. Замын турш ингээд сонсоо явж явах гэсэн гээл те. Айгүй олон хүмүүс яг нөгөө түүх сонирхдаг зорилтод үзэгчтэн танаа нэвтрүүлгийн одоо те нэг 30 хэдэн дугаар л YouTube дээр байгаа даа үлдсэн налгаа, үлдснийг нь оруулаад өгөөч гэд айгүй хүсэл тавьж исэн. Энэ нэвтрүүлэг өөрөө одоо Монгол улсын хувь тэгээ дээрэс нь түүхээ сурчин таниулах, хойч үдээ өвлүүлэхэд маш том юм хөрөнгө оруулалт болж үлдсэн гэж би бол хувьдаа энэ нэвтрүүлэгт бас их хайртай байдгийн. Тэгээ дээрэс нь одоо миний хамгийн тод сандаг зүйл гэвэл нөгөө нэг Бадам Самбаа ах ч одоо хэн блээ дээ. Тэгээд төрийн сойрхол Үлзийбаатар ах хоёр ирсэн ч төрийн сойрхол хүн шүү дээ. Одоо Монголын түүхийг ганц ярьдаг хүн те. Тэгээ би редактор заяа. Тэгээд чи одоо бас ингээл нэг 20-од насны л цаг хугацаа шүү дээ. Тэгэл уулын редактор чинь за энэ хэсгийг яриад энэ хэсгийг ингэрэ мэнгэрэ гэдэг шүү дээ. Би одоо тэр хоёр хүнд юугаа хэлэх вэ? Тэгтээ эхлээд яг тэгж бодоод суулгаад яриулчваа нөгөө хоёрыг. Тэгсэн чинь эфир яваад 3 цаг болцоогч манай хоёр яриа суугаана. Тэгээд нөгөө тасалж янзлах хүн биш шүү дээ. Тэгээ энэ айгүй сонирхол юм болоод байна л одоо. Тэгэхээр нөгөө хоёрыг бол ингээд за одоо болсон шүү, дуусгаараа гэж хэлж чадахгүй байхгүй юу. Тэгээд манай хоёр анхныхаа нэвтрүүлгийг 4 цаг 40 минут ярьсан байдаг. Бараг 5 цаг. Нөгөөдхийн тасалж янзлах ажил нь миний ажил байгаа байхгүй юу. Өөртөө гайхаад. Тэг нөгөө монтажныхаа орд ингээд гайхаад байгаа. Ягаад гэвэл тэр түүхийн тэ алийг нь би чухал гэж авч үлдээд алийг нь хасахын тэ. Тэгэл би тэр үед л сэтгүүлч хүн, редактор хүн хоёрын ялгаа нэм юм байна гэдгийг айгүй ойлгосон. Тэгэл тэр 5 цагийн яриан дээр би бүтэн 2 өдөр суусан бах. А тэрнийхээ дараагаас яг дараагийнхаа сэдвийг өрчилж аваад өөрөө уншаана. Тэгээд нөгөө хоёрыг орж ирэхээр бас нөгөө нэг мэдээж мундаглаа хүмүүс юм чинь. Тэгэл редакторынхаа зовлонгоо хэлээд нөгөө аха яриа таслахад өстэй хэцүү байлаа. Одоо тэгэхээр хэдүүлээ яг цагтаа барья. Тэгээ би бас ингээд үтсэн чи энэ чухал юм байна. Энэ дээр ахаад энэ хэсгийг ярих уу? Яриул алийг ярих уу? Алийг хасах уу гэд нөгөө хоёртойгоо юм яриагаа хийгээд тэгээ дараагийн удаагаас нэг юм цаг 30 минутын яриа гаргаж тэрэн дээрээ юм редакторын ажил хийдэг болсон. Тэгээ тэр одоо ингээд бодоходоос их гоё дурсан. Одоо тэгээ хаач таарсан. Манай Үлзий ах манай тийм том хүн намайг харахаараа манай нэвтрүүлгийн миний түүхийн нэвтрүүлгийн редактор байсан охин гэл амар том төгчд мөгчдөн тэгж ярина. Би бүр ичээд нэг үгүй би зүгээр л ингээл яриаг нь янзалж өгдөг хүн байсан юм аа л гэл хэлдэг. Тэгтэл одоо ингээ бодохоор ингээ буцаад уулзахаар их юм
гоё төсөл, гоё ажил байсан. Бас СБ-ийн чинь нөгөө шууд дамжуулалт бас нэлээд чанартай байсан юм а. Тухайн үед чинь хэдий олон ингээл шин телевизүүд гарч ирж байгаа ч гэсэн яг ингээд шууд дамжуулалтыг одоотой харьцуулдаггүй л дээ. Шууд дамжуулалтыг яг нэг төвшин ахсан байдалд бол хүргэсэн байхгүй. Одоо ингээл газраас шууд дамжуул тоглолтыг шууд дамжуулах жишээний төнгө одоо play time наадмыг 12 жил ч байна миний битмээр шууд дамжуулсан байхгүй. Монгол шилтгэний шууд дамжуулаад бүтэн өдөр шүү дээ. Тэгээд голоор нь хөтөлтөд оруулаад голоор нь тайзан дээр бас хамтууд дуушдаг авчирч одоо ялтын ток шоу гэдэг одоо FM хөтлөгч манай дээр бас ажиллаж байсан. Тэр залуу маань ингээл хөтлөөл ингээд яг энэ шууд дамжуулалтын форматыг бол өөрчилсөн шүү. Тэгээд яг сүүлийн үед ингээд технологиуд ингээд шинжлэхдээ тусам ингээд шууд дамжуулах формат амарчлагдаад байна л да. Яг тухайн үед бол ингээд бүгд л ингээд яг техник нь бол ерөөсөө маш их ажиллагаатай холболт шугам инженерийн ажиллагаа бол амар их ордог гэсэн болохоор яг тэрэн дээр бол дэвшил авчирсан шүү. Би ингээд тухайн үед ажилтгүй байсан ч гэсэн нөгөө плей тайм дээр би наадам үзгээ очсон тэгээд ингээд тэргээр хөгжилтэй явж байхдаа адилхан телевизэн болохоор чинь энэ хэдийнхаа нөгөө ажиллаж байгаа тэр техникийг хараад энэ хэдийнхаа ажиллаж байгаа одоо машин одоо явуул станцын машин ингээд байрлалсан байх жишээ нь. Тухайн чинь одоо үндсэн телевизэл ганцхан тийм явуулын станцтай байх жишээ нь тий. Нэрээ нарангийн экспорнууд одоо шинэ жилийнх цагаан сар, наадам, хичээлийн шинэ жил те. Ер нь бүх дээрээс тэгээд загнаад дамжуулчихдаг байсан гэж. 5-6 юу бид нарангийн дамжуулалт шууд хийдэг ус тий. бодлогоотойнууд байнга дамжуулалтууд явдаг ус. Нэг шууд гэдэг чинь угаасаа шандас сордог те. Яа харахгүй. Яг телевиз Хөтлөгчд алдах хэрэг байхгүй. Зураглаачд алдах хэрэг байхгүй. Найруулагчд тэр гоё авсан планыг үлдээх хэрэг байхгүй гэд ингээд багийн ажиллагаа хамгийн их одоо шаарддаг. Тэр утгаараа бас маш гоё юм хамт олон бүрддэг байсан болов уу гэж бодож байна тий. Ер нь нөгөө шууд дамжуулалт чинь тухайн телевизийн ямар хөө хэрэг хэмжээнд явж гэн ер нь ямар чадварлаг уран бүтээлч инженер техникийн ажилтангуудтай юм бэ гэдгийг шалгадаг нөгөө тэр зүйл болохоор тэрэн дээр бол нэг хэсэг бас толгой зөксөн шүү. Нарангийн шууд гэснээс тэр би нэг баах явж гар дээрээс явдаг. Нөгөө нэг ингээд бүтэн заалыг ингээд тойроод ингээд яваад араас хоёгаа нөгөө кабель ингээд түлхээд явж идэг байхгүй. Тэгсэн чи явсараа кабель дуусаа наасан. Нөгөө шилжих зурлаач маань тэнд байгаад уран зай бүрд урагшаа явшаад би зүүмдээд ингээд чичирдэг аахгүй. Чичирээ зогс нөгөө хоёр зурлаач маань тэнцээ мобайл хийх тоглолцоо зогсож идэв таа. Тиймэрхүү бас үл бүтэх зураглаач байсан байна. Бас сайн ажгаар саарш нэг бас нэг тийм өөрийнхөө сонгосон мэрэгжилд хайргүй. Одоо нэг асуудал хэрэг тарьж исэн үе нь юу байсан бэ гэхээр би тэгэд нөгөө нэг бичлэгт яваад тэгээд ирээд нөгөө нэг найруулагч нөгөө зураглаач маань найруулагчтай дүрсэн уулуулга ширээн дээр нь тавьсан байгаа байхгүй юу. Тэгсэн чинь найруулагч маань тухайд найдан байсан. Тэгээ найдан маань нөгөө дүрсэн хуулж амжаагүй яваад өгсөн. Тэгсэн чинь маргааш өглөө нөгөө зураглаач нь ирээд карта аваад форматлаа зураг гараа авцсан. За тэгэл би ирээл монтаж хийх гэсэн чинь зурагч байхгүй, дүрсч байхгүй, картанч байхгүй. Йоо тэгэл бид чинь тэгэл тэрнээсээ олж муудалцсан, уйлна. Яа бодоход бас тэгээ телевизийн ажил ер нь чанга штт те. Тэгэл явахдаа одоо уйлж муудалцаад одоо нэмэргүй штт одоо нэгийн тусдсан карт гэл. Тэгэл бид чинь тухайн чинь нөгөө захирал махарал хүн амтнаасаа айгүй хайн. Тэгэл хэдүүлэгч амралтын өдөр нөгөө байгууллагаасаа тоног төхөөрөмж гаргаад аяал нөгөөтгөө очиж мичин. Тэг яг нэг юм би эндээ хайртай тэгээд энэ тэгслээ тэр тэглээ энэ болсонгүй гэж юусоо хилдэггүй. Тэгээд тухайн үедээ хоорондоо муудалцсан ч гэсэндээ тэгэл загялс энийг ингээд тавчи энийгээ тэгээд тавчи гэж очиол ингээд хийчдэг. Тэгээ би одоо болохоор ингэж боддөг. Харцангуй ажил их чухал гэдэг ийм үед тийм хамт олонтой тийм багтай байсан юм уу да гэж их боддог. Тэгэл яг л ажил их чухал ажиллая юмаа сайжруулъя энэ ингэсэн байна тэр тэгсэн байна гэл яг л тийм үедсэн. Тэгээд бас удирдлагын зүгээс бас одоо манай мэдээний албаны татвар арга мягмар тогтоох байна. Манай Бацааяа ах маань бид нарт их түшигтэй байдаг гэсэн. Тэгээ нэг юм эрэгтэй хүмүүсийн бас нэг тийм даваа тал юм уу те юмыг бас нэг ганц нэг алдааг өнгөрөөчдөг те. Надтай хамт баг болж ажиллаж исэн редакторууд маань үнэхээр амжилттай салбартай ажиллаж байна. Зарим нь одоо улсын байгууллагад ажиллаж байна. За уран заяа байна. Одоо
хүүхд залуучуудын театрын зохиолчоор ажиллаж байна. За номин байна. Одоо ТV8 телевизийн гүйцэтгэх захирал хийж байна. Гэх мэтчлэнгийн олон сайхан залуучууд эндээс төрөн гарсан. За бас олон соёлын дөрвийн ажилтнууд тэр үед гарсан шүү. Одоо энэ Баяраа байна. Зурлаач Баяраа байна. Ласран байна. Гэх мэтчлэнгийн олон сайхан залуучууд бас ажил мэргэжлийнхаа дүүжийг болгож эндээс бас салбарлан тусгаарлаж гарсан. Зарим нь ч гэсэн одоо эндээ байж байна. Одоо манай инх жаргалагч маань энэ тий. Үнэхээр одоо редакторууд дундаа хамгийн олон жил ажилласан туршлагатай редактор байсан. За дээрэс нь манай одоо номер Эрдэнэ үнэхээр өөрөө бас маш гоо үзэсгэлэнтэй. Дээрэс нь одоо чадварлаг редактор. За тэгээд хүүхдийн нэвтрүүлгийн дээр манай сайн заяа байсан. За тэгээд бид нар ял нөгөө дөрөв давхар редакторын өрөө гэдэг нэг юм октоодын өрөөнд нэг л эрэгтэй хүн байдаг байсан. Манай Бацаа ах бас редакторуудтайгаа хамт суугаад бид нар ингээд нэвтрүүлгийн шин санал санаачлагууд гаргаад тэгээд тухайд нөгөө редактор олон байна гэдэг чинь нэг редактор дээр баг 2-3 зарим дээр нь төсөл нь ороод ирвэл 4 ийм нэвтрүүлэг шууд явдаг байсан. Нэвтрүүлгийнхаа нөгөө нэг цагийг авсан өдрөө л явахгүй тэгэл дахиад өдөр олдохгүй. Тэнгүүч нөгөө зочин мочин маань бас нөгөө нэг тухайн өдөр намжихгүй боллоо гэл ингээл шүн мөн хэлнэ. Тэгээд тэр үед бол нэвтрүүлгийн үйлдвэрлэл маш олон нэвтрүүлгүүдийг зэрэг үйлдвэрлэдэг байсан болоо. Тэгээд тэр алганд л манай найруулагч зураглаач нар хурц үйлчилж тэ 4 редакторын 4 нэвтрүүлэг хэлэхэд тэр 4 дээр л ингээл зураглаач нар бол давхарлаж ажиллаж байгаа. Тэр болгоно анагцсан найруулагч нараагаад нөгөө бүгдээрээ болоод бүтээд дуусаад тэр бүх төсөл маань аюу амжилттай яваад ингэсэн болохоор яг ингээд эцсийн дүгнэлтээс ингээд ярьж байгаа болохоор аюу гоё юм л да. Тэгээд яг тэр замд юу туулсан бэ гэхээр уйлсан үед уйлжсэн үед зөндөө штэ ер нь аюу их. Тэгэл нөгөө телевиз чинь нөгөө юм багаар явна. Тэгэл яагаад чиндээ зарим үед яг ингээл нэг нь алга болчихно. Тэгэл чи айч ч би айч ч гээл тэгэл ингээл телевиз дотроо мууд цайдах юм зөндөө гарна. Одоо 4 давхар шүү дээ. 4 давхрын тэр цаадлын буланд нэг хүн очтгүй хэсэг байдаг юм а. Тэнд чи одоо манай редакторууд уйлдаг хэсэг. Тэгэл бас нөгөө жоохон л байсан шүү дээ. 20 21 2 3 та жоохон хүмүүс байсан. Тэнд очиод уйлна ч одоо загнуулна зөндөө л юм болно. Атгсан гар шиг маш гоё юм чадварлаг нэгэн үеийн залуучууд тухайд бас ажиллаж ижээ те. Тэр маань өөрөө яг энэ телевизтэй хайртай байхын, телевизээ хүндлэхийн те хамгийн гол түлхүүр үндэс нь бол яг хамт олондоо байдаг байсан гэж боддог. Бид нарыг удирддаг байсан манай продюсер, менежментийн багийнхан байна. За тэгээд нөгөө телевизээр гарч байгаа хөтлөгчдийн ард бол заавал зураглаач байгаа, заавал найруулагч байгаа. Дээрээс нь дууны инженерүүд байгаа. Манай инх жаргалахын гоёс тийм сонирхолтой хөгжилтэй төхөд ер нь зөндөө байгаа тийм мейкап артистууд байна те. За тэгэл мэдээж энэ тайцлал дээр ажиллаж байгаа. Одоо хуйгаа маань бол одоо дахиад ажилласан хэвээр байгаа шүү дээ. Бидний үед ажиллаж байсан. Анх нөгөө ийм цэрэггүй орж ирэл тэ цэргээс ирсэн бүгднийг ахаа ихчээ гэдэгсэн чинь одоо өөрөө баг хүмүүс ахалаад байгаа шүү дээ. Байж гинөө те. Тэгэл инженер техникийн албаас одоо миний ганц хайртай авах маань гэдэг. Батгүй ах шинээх гэл ингээл ер нь бол телевиз гэдэг бол яах аргагүй хамтын бүтээл. Бид нэр хичнээн ингээд эфирээ бэлдсэн байлаа гэхэд энд тог байхгүй бол яах вэ те. Энэ сүлжээ маань холболтгүй бол яах вэ гэх мэтчлэнгээс ихсүүлээ телевизийн урлаг өөрөө хамт олныг нэгтгэдэг, хамт олон хамтаараа лаг байх ёстой юм урлаг. СБ-ийн түүхийг бүтээсэн хүн болгонд та энэ ингээд нэвтрүүлгүүдийн түүх хамаардаг байх гэж би боддог. Угаасаа ч тийм яагаад үг гэхээр өглөө ирэхэд л энэ тайзыг цэвэрлэдэг байсан тий. За тэгэл доороос бид нарт ингээл цочдын хоолцоо юм хумыг зөөн үүднээс ахуулаад ухтаж авна гэд Наран групп гэдэг энэ том групп компани соёл СБН дээр ингээд өвлөгдөж ирээд бид нар энэ газраас маш том байгууллагын соёлыг сурсан болоо гэж би боддог. Одоо яг зөндөө олон газар ингээд ажиллаад ингээд үзэхэр ингээд харьцуулж харддаг юм бэлээ. Ягаад гэвэл айгуу сайн ингэж нэвтрүүлгээ те юмнуудаа айгуу сайн их хуваарлна. За тэгээ телевизийнхаа нэвтрүүлгийг яавал үзэлттэй байх вэ гэдэг дээрээ анхаарна. Тэгээд зочин ирэхэд бид нар заавал үүднээс ухтаж авна. Тэгээд өрөөнд оруулна. Тэгээд ингээд юм цочондоо их гоё тийм үйлчлэг соёлыг манай Наран группчөөр үйлчлэгээний компани. Тэгээд ийм үйлчлэг соёлыг бас айгүй их сургасан болоо да гэж боддог. Ямар ч туршлагагүй бүсэл мөрөөдлөөс өөр зүйлгүй энэ охиныг өнөөдрийн зэрэгт хүргэсэн ийм газраа. Тэгээд хамгаас гартай СБНчүүдтэй 20 жилийн баярын мэндийг хүргье. Тэгээд та бүхэндээ хайртай шүү.
20 жилийн туршид үзэгчтэй уйдахгүй дэлгэцнийх нь өмнө байж за нэг SBN дээр юу гарч ийн гэд эргээгээд сувгаа тавих тэр сайхан одоо бүхэл одоо дурсамжийг уран бүтээлүүдийг туурвж исэн үе үеийн SBN телевизийн хамт олондоо удирдлагуудтай ажиллаж исэн найзуудтай ах эгч нартай бүгдээрэнд нь 20 жилийн баярын мэндийг хүргэе. Тэгээд 20 жил гэдэг бол хүнээр ярихад бол маш гоё чадварлаг болсон тий. Одоо яг нэг юм эд 90 дээрээ байгаа нас гэж бодож байна. Тийм учраас үе үеийн SBN-ийнхэн маань одоо залгамжлаад авч явж байгаа уран бүтээлчд маань илүү сайхнаар, илүү тодоор бас илүү гоё entertainment-ийг түгээх хаа гэж бодож байна. Та бүхэндээ баярын мэнд хүргье. Ходрог бүхэнтэй үргэлжлэнцээ аралцог амьдралын жинлүр баш амьдралын агшин бүр шинэ мэтэй бэдэглээ өнгөрцөнгөл баясыг хүсээ аль бүртас жаргалыг хүсээ амьдрал сайн сайхныг бэлгэлээ entertaining everyone Хомбот зингийн